За гişүүдтэй өглөөний мэнд хүргье. За энэ хуулийг бас хамтарч санаачилсан хүний нэг байгаа. Тэгээд парламент суудалтай 5 намын хурлын гишүүд нэг дуу олоотойгоор дэмжиж байгаа. Энэ бол цаг хугацааны хувьд бол заалшгүй хийгдэх ёстой, орж ирэх ёстой хуулийн төсөл гэж харж байгаа. Үндэсний баяр наадам гэдэг бол Монгол улсын нэгдэл Монголын сая 506 м квадрат талбайд оршин сууж байгаа 3.5 сая хүн болгоны зүрх сэтгэл байдаг өв уламжлал түүх бүхэл юм одоо энэ үндэснийг баяр наадмаар харуулдаг. Тэгээд яг энэтэй холбоотойгоор 1989-90 оны тэр ардчсан хувьсгалын өнөөдрийн ялангуяа энэ залуучуудын эрх хэрэгчлөөнийхөө төлөө дуу хоолойгоо өргөх энэ суур болсон энэ түүхэн он жилийг бас энэ баяр наадмын тухай хуулийн дээр нэмж оруулж ирэх нь зайлшгүй цаг хугацааны асуудал болоод орж ирж байгаа. Тэгээд асуулт асуунахээсээ илүүтэйгээр улсын их хурлынхаа эрхэм 126 их хурлын гишүүдэд бас та эддээсээ бас нэг талдаа энэ үндэсний энэ үзэл санаа нэгдвэл байдлаа хамгаалаад энэ хуулийн төслийг бас дэмжиж өгөөсэй гэж хүсгэсэн юм аа. Мэдээж хүн болгон дотроо янз бүрийн бодолтой үзэл баримтлалаараа бид нар хуваагддаг үндэсний их баяр наадам энэ дээр эв нэгдэлтэй явах хэвээр улс их орныхаа эрх ашигыг нэг тавих хэвээр. Тэгээд парламент суудалтай 126 их хурлын гишүүд та бүхэн маань хэлэлцгийн дэмжиж өгөөрэй гэж хүсгэсэн юм аа. Баярлалаа.